Нийслэл Улаанбаатар хотноо 4-р сарын 27-наас 29-ний өдрүүдэд ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7-р баг хурал болж өндөрлөө. Дэлхийн 100 гаруй орныг төлөөлөн ирсэн 1300 орчим хүндэт зочид төлөөлөгчд 3 өдрийн турш Улаанбаатар хотноо ардчлалын ололт амжилт, алдаа оноо цаашдын чиг хандлагыг дүгнэн хилцэж, харилцан суралцсан, туршлага солилцсон юм а. 3 өдрийн дотор баг хурлын хүрээнд иргэний нийгмийн, парламентчдын, эмэгтэйчүүдийн, бизнесийн, залуучуудын гэсэн 5 удаагийн салбар чуулга уулзалт, 9 удаагийн сэдвчилсэн бүгд хуралдаан, бүс нутгийн 1, 2 талын олон уулзалт, сайд нарын аль биесний хурлыг оролцуулаад нийт 18 хуралдаан болж 100 гаруй хүндэт зочид төлөөлөгчд иргэний нийгмийн төлөөлөл үг ил санал бодлоо хуваалцсан юм. Тэгэхээр би энэ хурлын юм бол зарим үйл ажиллагаанд оролцлоо л да. Тэгээд ардчлал ба бас бизнес гэсэн хуралд оролцлоо. Тэгээд мөн нэгдсэн хуралдаанууд оролцлоо. Тэгээд сая бас манай ерөнхийлөгчл бүгдэрч энэ сайд нарын хурлыг бол найж өгөл, сайхан өгөл. Тэгээд дээрэс нь одоо Аung San Suu Kyi бол маш тийм одоо юм бодогдуулмаар үг хэлж байна л да. Тэнд бол гол нь бол ардчлал гэдэг юмны төлөө олон жил болоод тэмцсэн. Гэхдээ бол ардчилчин бол одоо тэр цаана байдаг бидний гол том зорилго юм аа. Бид нэр энэ л бол дандаа ингэж одоо урт удаан хугацаанд бол байнга тэмүүлж байдаг. Тэгээд ардчлалын төлөө тэмүүлж байгаа хүн бол одоо тийм супер хьюман гэж хэлж байгаа юм л. Тэр нь болохоор одоо хүн бол ерөөсөө тийм тэмүүлэлтэй байдаг учраас бол тэгээд ардчлалын төлөө тэмүүлж байгаа бол их сайн байдаг юм аа гэсэн тийм үг хэлж байна. Ер нь бол одоо энэ бизнесийн салбар тэгээд ардчлалын талаар бол одоо ингээд ярих бол Монгол улсад бол ардчлалаа дамжуулж бол одоо итгэл гэдэг юм бол одоо төрсөн байгаа тийм. Тэгээд биднэрт бол эдийн засгийн эрхчлөө гэдэг юм бол сүүлийн одоо 20 жилийн хугацаанд бол бид нар ардчлалаа дамжуул олж авсан. Тэгээд өнөөдөр Монголд энэ олон улсын энэ том хурал зохион байгуулад одоо Монголын энэ үлгэр жишээг бол дэлхийд дахин ингээд танилцуулж байгаа нь бол одоо Монгол хүний хувьд сайхан бахархалтай юм байгаа. Гэхдээ бол бид нар бизнесийн талаас нь ингээд харах юм бол ерөөсөө ардчлал гэдэг чинь бол одоо бизнес сайн хийх нэг суур одоо байгаа юм. Тэгээ энийг бол улам цааш нь сайжруулад ингээд явах бол одоо бидний бас нэг зорилго ойрын болоод дунд хугацаанд бол байгаа гэж. Хурлын гишүүний хувьд парламентчдын шуулганд нь оролцож өчигдөр цонхыг өчгөө гаргалаа. Хамгийн гол нь бидний энэ удаагийн хурал дээр хэлсэн нэг зүйл бол авилгалтаа яаж тэмцэх вэ? Ардчилсан орнуудын ардчилсан хөгжилд яаж одоо авилгалын хор уршиг нөлөөг багасгаж ямар байдлаар тэмцэх вэ гэдгийг хэлцэж бодлогын тунхаг өчг гаргалаа. Мэдээж ардчлалыг хөгжүүлэхэд авилгалын яг үзүүлж байгаа өөр нөлөөг нь бол орон өөрийнхөө мэдэрж байгаа тухай яригдсан. Төлөөлөгч нарын бас хэлж байгаа нэг юм нь бол их удаан хугацаанд ингэж нэвсэж бүх бизнес, эдийн засаг, улс төрийн түвшинд авилгал их газар авах юм бол тэмцэхэд бүр хэцүү болдгоо. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ямар нэгэн байдлаар урьдчилан сэргийлэх хууль, одоо сургалт, боловсролын системд ч гэсэн авилгалтай тэмцэх талаар оруулж ярил маш их өр өгөөжтэй. Газар авсан хойно дараа нь одоо эмчлэх барих арга барилаар хөөцөлдөж явах юм бол маш их хэцүү, удаан хугацаанд тэмцэх болно гэсэн тийм ерөнхий чиг гаргасан байна. Манай улсад бол ардчил гэдэг бол бодиттой байж бас тийм чадаагүй байна. Тэгэхээр зэрэг энийг цаашлуулбал илүү бодиттой болох хэрэгтэй байна. Жинхэнэ ардчил гэдэг юмыг бид нар хүсэж байгаа юм байна гэдэг нь бол ойлгож авлаа. Мөн энэ иргэний нийгмийн оролцоог илүү үрдөнтэй болох хэрэгтэй юм байна. Иргэний нийгмийнхэн өөрсдөө бид илүү үрдөнтэй байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр зэрэг энэ болцоог олох нь бол бас наацхад санхүүгийн болоо тийм ээ эрх зүй татвар тийм ээ эдийн засгийн аль болох тэр таатай орчин нөхцөлийг л одоо төр засгийн зүгээс нь бол хангаж үүрэгтэй юм байна гэдгийг бас ойлголоо. Дотроос иргэний нийгмийн бодлоор төрийн байгууллагын талаар их ярилцж байлаа л дээ. Тэгэхээр гадаад шиг юм ямар гэдэг За иргэний нийгмийн байгууллага үүсэн байгууллага гэдэг бол эвлэн нэгдэх эрхийн тухай асуудал гэж үзэж байна. Тэгэхээр зэрэг эвлэн нэгдэх эрхийн хувьд бол улс орон бүр ялгаатай байна.
харьцангуй өөр бас юмуд байна. Гэхдээ манай орны хувьд бол эвлэлд нэгдэх эрх нь бол одоо хангалттай нээлттэй. Бус орнуудыг бол бас давуу талтай юмуд бол нэлээдгүй байна. Гэхдээ иргэний нийгмийн оролцоог хангах тийм одоо бодиттой нөхцөл боломж нь байна уу? Оролцоог нь бодиттойгоор дэмжиж байна уу гэдэг асуудал дээр бол нэлээд анхаарах хэрэгтэй юмуд бол байна гэдгийг бол харлаа. Бид хүчирхэг эмэгтэйчүүд хүчирхэг арчлал гэсэн сэдвийн хүрээнд хийсэн. За улс төрийн хаалга эмэгтэйчүүдийн хувьд тодорхой хэмжээнд бас нээлттэй байна. Гайгүй болж байна. Хамгийн гол нь эдийн засгийн хаалга бидний өмнө хаалттай байна гэж үзэж байгаа. Тэр хүчирхэг эмэгтэй хүн гэж юу хэлээд байгаа вэ гэхээр зэрэг бид бас эдийн засгийн бололцоотой тийм одоо эмэгтэйчүүдийг бас хүчирхэг эмэгтэй хүн гэж үзэх ёстой. Тийм учраас ерөөсөө Монгол улсдаа жишээлх юм бол бид нэр одоо хүчирхэг эмэгтэйчүүд буюу эдийн засгийн эрх мэдэлтэй эмэгтэйчүүдийгээ бий болгох шаардлагатай байна гэж үзэж байгаа. Өнөөдөр бидэнд эмэгтэйчүүд маань хичнээн боловсролын хэмжээнд арай өндөр болж харагдж байгаа боловч ажиллаж байгаа салбар нь дандаа нийгмийн салбарууд байдаг. Одоо цалин багтаа салбар дээр төвлөрч ажилладаг. Энэ бол эрүүл мэндийн салбар байна, боловсролын салбар байна. Гэтэл уул уурхайн салбар, зам тээврийн салбар, барилгын салбарт эмэгтэйчүүд маань орж чадахгүй байна. Энийг бүр хөдөлмөрийн хуулиар нь хязгаарлаад өгсөн байж байгаа жишээтэй. Хөдөлмөрийн хуулиндаа бид эмэгтэй хүмүүсийн ажиллаж болохгүй жагсаалт гэд заагаад өгсөн нь өөрөө эмэгтэйчүүдийг ялгарлан гадуурхаж байгаа асуудал гэж үзэж байгаа. Уул уурхайгаа хөгжүүлж байгаа дэлхийн хөгжингүү бусад орнуудын жишээг харахад уул уурхайн томоохон автомашин механизмууд дээр өнөөдөр 45% нь эмэгтэйчүүд ажиллаж чадчихна. Өндөр цалин авч байна. Тэгэхээр энэ жишгээр бид нэр ажиллах ёстой. Тийм учраас эмэгтэйчүүдэд илүү одоо ангаах багшин дэдийн сургууль гэхээсээ илүү тийсийн сургууль, уул уурхайн сургуулиуд, зам тээврийн сургууль тэрлүүн чиглэлд бид нар сургаад эмэгтэйчүүд маань ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгаа гэж сарж байна. Эцэст нь Улаанбаатарын Тунхаглал хэмээх төгсгөлийн баримт чиг батлан гаргалаа. Монгол улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлийг даргалсан 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил 5 удаагийн салбар формоос гаргасан зөвлөмж зэргийг аль биесний баримт чиг болгон энэхүү Тунхаглалд тусгасан байна. Тунхаглалд гишүүн орнуудад болон дэлхийн дахинд ардчлалыг урагшлуулах, ардчлалын зарчмууд, бодит байдал хоорондын загт гүүр олох, үүний тулд гишүүн орнуудын үндэсний төдийгүй олон улсын холбогдох оролцогчтой өөр хоорондоо мөн олон улсын сонирхогч бусад талуудтай ил тод өргөн хүрээнд хамтран ажиллах шийдвэрээ бид дахин нотолж байна гэсэн юм а. Иргэний нийгмийн ажлыг хит хязгаарласан хууль журам баталгаас урьдчилан сэргийлж түүнд чиглэсэн дипломат үйл ажиллагааг зохицуулан иргэний нийгмийг хамгаалах, тэдэнд боломж олгох, шинэ ардчилсан орнуудын удирдагчдын сүлжээ ба түүний ажлын хэсэг болох ардчилсан шилжилтийн удирдагчтай тэргүүн туршлага, нөхөрсөг солилцоо, шинжилэл болон хуулийн засаглалын талаарх мэдээлэл хуваалцах, цахим талбар байгуулах, мөн олон улсын семинар зохион байгуулах, ерөнхий бүтцийг боловсруулах, ардчлалын боловсролын сургалтын хөтөлбөр, материал бүхий шин цахим номын сан байгуулах зэрэг практик үйл ажиллагаанд ардчлалын боловсролын ажлын хэсгийн үйл ажиллагааг төвлөрүүлж, сайжруулах. Түүнчлэн хамтын нийгэмлэгийн хэрэгжүүлсэн бусад үйл ажиллагааг бид сайшааж байна. Манай улс орнуудад илүү ардчилсан засаглалыг дэмжих, ардчлалтанд сорилт тулгарч буй орнуудад ардчилсан үнэт зүйлсийг хамгаалан хөгжүүлэхэд чиглэсэн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бид шийдвэр төгсөн байна. Ил тод хариуцлагатай ардчилсан засаглалыг хөгжүүлэх, шаардлагатай бол үүнд тулгарч буй сорилтыг даван туулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тулгууруудын үйл ажиллагааг дэмжих, хүний эрх, үндэссэн эрх чөлөө болон ардчилсан засаглал нь бусдад нээлттэй хөгжлийн гол бүрэлдэхүүн хэсэг мөн болохыг цохон тэмдэглэх. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгээс 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөр туйлын ядуурлыг арилгах, ажлыг тусгуулах талаар тус тус хамтран ажиллах. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, таймнаар эвлэлтэнд нэгдэх, шашин шүтэх, итгэн үнэмшиг эрхийг хамгаалан бэхжүүлэх, эрхэн зөрчигдсөн болон эрхээ эдэлж чадахгүй байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэх. Ингэхдээ хүний эрх, түүний дотор үзэл бодлоо илэрхийлэх эрх нь цахим болон цахим бус байдалд аль алинд нь хамааралтайг онцлох гэд энэхүү зорилгын үүднээс ард түмний хүсэл санааны жинхэнэ ил тод байдлыг хангахын тулд сонгуулийн олон улсын ажиглалтыг сайжруулж, шаардлагатай бол сонгуулийн үйл явцад хүнлэнгөөс оролцолгүйгээр сонгуулийн болон бусад үйл явцын шударга, үр дүнтэй байдлыг сайжруулах талаар зөвлөмж гаргаж байх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, улс төр нийгэм эдийн засгийн амьдралын бүх хүрээнд тэдний бүрэн оролцоог хангах, мөн хүйсийн үндсэн дээр хүчирхийлэх явдалтай тэмцэх зорилтуудыг дэмжих, ардчилсан засаглалд бүхий л төвшөнд иргэний нийгмийн үйл ажиллагааг дэмжин хүч чармаалтаа нэмэгдүүлэх, ардчилсан орнуудын хамтын нийгмлийг бүрэн бие даасан олон улсын байгууллага болгохын ач тусыг судлах гэх мэт олон зүйл зарчмуудыг оруулсан байна.